би ийм combat cotton гэдэг утас ашиглана. Тэгээд 4 мм-ийн зүгээр нэхнэ. Та нарт хэрвээ ийм утас байхгүй бол өөртөө байгаа утсаараа утсандаа тохирсон зүгээ сонгоод нэхэж болно. Хамгийн эхлээд бүгдээрээ шидэт тойрог үүсгэнэ. Шидэт тойрог үүсгэхийн тулд утсаа хуруунд дээгүүрээ ингээд X-лээд тавьчих. Тэгээд зүгээ доогуур нь оруулаад энэ эхний утсаа хоёр дахь утасныхаа доогуур гаргаад ирнэ. Тэгээд энэ утасныхаа энэ үргэлжлэлээс нь ингээд ханиа албаа хийчихнэ. Одоо бүгдээрээ 3 ханиа албаа хийн. 1 2 3. Тэгээ энэ манай эхний давхар нэхээс гэж тоологдож явна. Одоо тойргийн дотроо дахиад 2 давхар нэхээс хий. Давхар нэхээс хийхин тулд утсаа нэг ороогоод тойргийн дотроо зүгийг харуулад утсаа гаргаад ирнэ. Тэгээд эхлээд нь эхний хоёрын доогуур зүгийг харуулна. Дараа нь тэгээд энэ хоёрын доогуур. Ингээд эхний давхар нэхээс үсэж байна. За дахиад нэг давхар нэхээс. Тэгээд за одоо нэг ханиа албаа хий. Нэг ханиа албаа хийгээд одоо энэ тойргийн дотроо дахиад 3 давхар нэхээс. 1 2 3. Тэгээд энэ утаснаас татаад тойргоо хаачна. Тэгээд нэг гурвалжин хэлбэр үүсэж байгаа юм. За одоо 3 ханиа албаа хий. 1 2 3. Тэгээд эргүүлнэ. За одоо бүгдээрээ энэ сүүлийн давхар нэхээсний дээдлэлт 2 давхар нэхээс хий. 1 2. Одоо энэ нөхөрсөн байгаа. Энэ нөхөн дотор 3 давхар нэхээс. Энэ удаа болохоор нэг ханиа албаа авахгүй шууд 2 давхар нэхээснийхээ хойноос 3 давхар нэхээс хийчих. Энэ нөхөн дотор. 1 2 3. Одоо нэг ханиа албаа хийгээд дахиад энэ нөхөн дотроо 3 давхар нэхээс хий. 1 2 3. За одоо бүгдээрээ энэ өмнөх игнэний хамгийн ихэнд хийсэн 3 ханиа албааныхоо дээдлэлт нь 3 давхар нэхээс хий. 1 2 3. За одоо ингээд гурвалжин маань том болж байгаад. За одоо дахиад 3 ханиа албаа. 1 2 3. Эргүүлээд одоо өмнөх игнийг хийсэн шигээ тавтаа явна. Энэ эхний давхар нэхээс дотор дахиад 2 давхар нэхээс. 1 2. Одоо энэ нөхөн дотор 3 давхар нэхээс. Ишээ. 1 2 3. За одоо энэ өнцгөн дээр ирж байгаад энэ өнцөг болгон дотроо 3 давхар нэхээс нэг ханиа албаа 3 давхар нэхээс хийж байгаа гэсэн. Өмнөх игнэн дээр бүгдээрээ 3 давхар нэхээсээ хийчээд шууд энэ өнцгөн дотроо 3 давхар нэхээс нэг ханиа албаа 3 давхар нэхээс хийсэнтэй. Одоо болохоор эндээ 3 давхар нэхээс хийчээд энэ дотор дахиад нэг зай үүссэн болохоор 3 давхар нэхээсээ хийгээд одоо энэ өнцгөн дээрээ ирээд 3 давхар нэхээс нэг ханиа албаа 3 давхар нэхээс хий. За энэ ишээгээ 1
2 3 нэг хянаа албаа аваад 1 2 3. За одоо энэ нөхөн дотор 3 давхар хийсэн. 1 2 3. За одоо нөгөө 3 хянаа албааныхаа дээд талд нь 3 давхар хийсэй хийнэ. Минийх одоо ингээд харахаар энэ ихний давхар нэхээс энэ хоёр дахь давхар нэхээс нөгөө 3 хянаа албааныхаа дээдлэлт гэхээр би ийшээ хийнэ. 1 2 3. За 3 хянаа албаагаа аваад эргүүлээд одоо саяны энийг л тавтаа явна. Одоо болохоор энэ давхар нэхээснийхаа дээр 2 давхар нэхээсээ хийчээд энэ нөхөн дотор 3 давхар нэхээс энэ нөхөн дотор 3 давхар нэхээс тэгээд энэ үнцэг дээр ирж агаад 3 давхар нэхээс нэг хянаа албаа 3 давхар нэхээс тэгээд ийшээ 3 давхар нэхээс ийшээ 3 давхар нэхээс тэгээд нөгөө 3 хянаа албааныхоо дээдлэлт нь 3 давхар нэхээс тэгээд 3 хянаа албаа аваад эргүүлээд тэгээд ингээд цаашаа тавтаа явчихна. Игнээ ахих тусам энэ нөхнүүд нь нэмэгдэж агаад энэ игнэн дээр нэг нөхөнд хийсэн бол энэ игнэн дээр ийм хоёр нөхтэй болж байгаа. Одоо тэгэхээр энэний дараачийн игнэн дээр 3 нөх үүснэ гэсэн үг. Ингээд энийгээ тавтаад явна. За би нийтдээ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 15 игнэн нэгсэн байна. Би бол ийм хэмжээтэй байхад болно гэж бодож байна. За одоо бүгдээрээ уяагаа хийнэ. Уяагаа хийхдээ энэ дууссан талаасаа шууд үргэлжлүүлээд хянаа албаанууд хийчихнэ. Уяагаа хэр урт хийхээсээ шалтгаалаад хянаа албаа авна. Би нийтдээ 60 хянаа албаа хийчлээ. За одоо хянаа албаагаа хийж дуусчаад энэ эхний хянаа албаагаа алгасаад хоёр дахь хянаа албаан дотор дан нэхээс хийгээд явна. Тэгээ үргэлжлүүлээд энэ хянаа албаануудаа дуустал дан нэхээс хийчихнэ. Ингээд энэ хянаа албаагаа дуустал дан нэхээснүүдээ хийгээд хамгийн сүүлийн хянаа албаан дээр ирж байна. Сүүлийн хянаа албаан дотроо дан нэхээсээ хийгээд одоо ингээд үргэлжлүүлээд дан нэхээсээ хийнэ. Энэ давхар нэхээсэндээ би 2 дан нэхээс хийх гэж байна. Эхнийхээгаа би ийшээ хийлээ. Ингээд. За хоёр дахь ийшээ. Гээд хоёр давхар нэхээс хийчихлээ. Одоо энэ нөгөө давхар нэхээс хийсэн энэ нөхөн дотроо хийхгүйгээр дараачийн энэ ийшээ хийнэ. Гээд дараачихыгаа ийшээ. Энэ нөгөө өмнөх игнэн дээр нь хийсэн 3 хянаа албааныхаа доотлын 2 луунд хийж байгаа гэсэн үг. Одоо давхар нэхээсэн дээр ирж байна. Саяны энэ өмнөх хийсэн шигээ адилхан хийнэ. Нэг давхар нэхээсэн дээр 2 дан нэхээс хийнэ гэсэн үг. Энэ нөгөө нөхрөөгаа биш энэ доотлих нь хянаа албаа руу. Ингээд энийгээ үргэлжлүүлээд тавтаад игнэгээ дуустал явна.
За сүүлийн нэхээснүүд дээр ирээд дон нэхээсээ хийгээд за одоо унталтаа авсантайгаа тэнцүү хяналт холбоо. Тэвээс 60. Одоо үргэлжлүүлээд түрүүнийхтэйгээ адилхан дан нэхээснүүдээ хийгээд яв. Сүүлийн дан нэхээсээ хийчээд одоо ийшээ нөгөө 3 дахь хянаа холбоо руугаа бэлэг нэхээс хийч. Тэгээд нэг хянаа холбоо аваад уцаа таслана. Одоо энэ үлдэгдэл утаснуудаа нүүн энэ дан нэхээснүүдийн дагавар. Ингээд бандана маань бэлэн боллоо.